Сайн бацгааны үзэгчдээ нээлттэй цэцэг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаа бид хоёр сэдвийг онцолж байна. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ. Одоо оргил утааны улирал 4 сарын 1 хүртэл үргэлжлэе. Нүүрсдүүлэхгүй хэрэгтэй хоёр. Хаалаатаас хавтаад. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр аймаг нийслэлийн удирдлагууд төрийн ордонд цуглалаа. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрснээ хэд хэдэн баримтаас харж болох юм. За дэлхийн агаарын бохирдол ихтэй 50 орны тоонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотол 47-ад нь орсон байдаг. За ер нь бол Улаанбаатар хотын агаарын бохирдол бол байх ёстой стандартаас бол 10 гаруй хувиар давсан. За ер нь дэлхийн дунд одоо улс орнуудтай харьцуулахад бол 5-аас 6 дахин их байгаа гэсэн ийм статистик мэдээллийг бол албаныхан өгч байгаа юм а. За дэлгэцэн дээр энэ нөхцөл байдал ямар байгааг харуулж байна. Тэгэхээр агаарын бохирдлын хүн амын өвчлөлийн нэг одоо тэргүүлэх шалтгаан болж байгааг бол эрүүл мэндийн салбарынхан судалж тогтоосныг бол өнгөрсөн сарын сүүлээр Улсын хурлын өргөдлийн байнгын орооноос зохион байгуулсан агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа сэдвт хилцүүлгийн үеэр бол хүндсэн байгаа. За амьсгалын замын өвчлөлийн 50 гаруй хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байгаа. За хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24% нь мөн л агаарын бохирдолтой холбоотой байна гэсэн юм мэдээлэл байгаа. За мөн ургийн өсөлтөнд ч гэсэн сөргөөр нөлөөлдгийг бол тогтоогоод байгаа юм. За энэ тухай бас албаны бас судалгаатай мэдээллийг үзэгчтэй өргөе. Амьсгалын тогтолцооны өвчин хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан босоор байгаа бөгөөд 2004 онд 10,000 хүн ам дутмаас 859 хүн өвдөж байсан бол яг өнөөдрийн байдлаар 1462.8 болж 2 дахин нэмэгдсэн байна. За энэ дараагаар бас агаарын бохирдолтой холбогдуулаад мэдрэлийн болоод зүс цусны тогтолцооны өвчнүүд бас үе шатгаалan орж ирж байгаа. Агаарын бохирдлоор жилдээ бол 3.7 сая хүн насч орж байна гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2012 оны судалгаа байдаг. Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн хамгийн тулгымдсан асуудал бол энэ агаарын бохирдол, хөрсний бохирдол энэ орж байна. Нас баралтын 90 гаруй хувийн бол хөгжиж байгаа орнуудад байна. Олон улсын хавдрын агентлагаас 2013 онд хавдар үүсгэгчээр бол агаарын бохирдлыг үүсгэж байгаа энэ хүчин зүйлүүдийг бол тогтоосон байдаг. За дээрх баримтуудаас агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой харж болохоор юм. За агаарын бохирдлын 80 гаруй хувь нь бол энэ түүхийн нүүрсний хэрэглээнээс хамаарч байна гэсэн юм мэдээлэл байгаа. Өөрөөр хэлэх юм бол гэр хорооллын одоо 190,000 гаруй өрх бол жилдээ бол 1 сая тонн одоо ийм нүүрс хэрэглэдэг байгаа. За утаа өсгөдөг гол их үүсвэрийн одоо сөрөг нөлөөллийг бууруулахын тулд бол ерөнхий сайд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн за 4-р сарын 1 хүртэл одоо гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх шийдвэрт хүрсэн байгаа. За засгийн газрын тогтоолд хөнгөлөлтөнд хамрагдах хугацааг бол оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл байхаар тогтсон. Өөрөөр хэлбэл агаар ихээр бохирддог хүйтний үед гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг бол одоо хүндлэлбэргүй болгож шийдвэрлэж байна гэсэн үг. За дээр хөнгөлөлтөнд хамрагдах айл өрхүүдэд бол тодорхой шаардлага бол тавьж байгаа. За үүнд бол өмнө хэрэгэлсэн цахилгааны одоо цахилгаан эрчим хүчний өргүү байх ёстой. За стандартын шаардлага хангасан баталгаажсан электрон тоолортой байх ёстой юм байна. 21 цагаас өглөө 6 цаг гэдэг нь учиртай юм л да. Та нар мэдж байгаа өглөө ороо их ачаалал, шөнийн бага ачааллын хооронд манай улс чинь 250-аас 300 мегаваттын зөрүү байдаг. Тэр ороо шөнийн бага ачаалал одоо юм гарсан цахилгааныг ашиглаж байгаа учраас бусад одоо хэлэгч нарт нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм. Хэрвээ ороо 5 цагаас 6 цаг байсан бол одоо техникийн хувьд тийм боломж ихэнх жаад хүрэхгүй гэж ойлгож байгаа. Тиймээс энэ бол ямар нэгэн бусад хэлэгчтэй нөлөөлөл үзүүлэхгүй. Энэ хөнгөлт бол зөвхөн айл өрхийн ахуйн зориултаар болон оршин суугаа одоо байр орон сууцаа халаах зориултаар хэрэгжилж байгаа цахилгаан эрчим хүчийг тэглэхтэл одоо энэ зориулагдж байгаа. Түүнээс одоо гэр хорооллод бол аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа айлын одоо гадаа дэлгүүр үйлчлэгээ янз бүрийн өөр чиглэлээр аж ахуйн үйлчлэгээ явуулж байгаа нөхцөлд бол одоо түгээх компанитай өөр аж ахуйн үйл ажиллагааны айл өрхийн биш ахуйн зориултаар биш тийм гэрээтэй байгаа учраас эднэр бол хамрагдахгүй. За айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний одоо дамжуулах одоо хүчин чадал техникийн боломжоос хамаарч бол цахилгаан эрчим хүчний нэг өрхийн хэрэглээний дээд хязгаарыг 220 вольтоос за 700 кВт за 380 вольтын хэрэглэгчдэд 1500 кВт байхаар тооцсон байна. 220 вольтын нэг баазын хэрэглэгчд маань нийтдээ бол 2.5 кВт-ийн чадалтай. Одоо тийм халаагаарыг залгахад 700 кВт-ийн одоо тасралтгүй шөнийн турш залгахад
киловатт цагийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ сарын турш гарахаар байж байгаа. За харин 3 фазын буюу 380 вольтын хэрэглэгчтэй одоо хүчтэй толбогцсон хэрэглэгчтэй хувьд бол нэг 5 орчим киловатт Т-ийг бол залгах юм боломжтой. Одоогийн эдгээр байгаа хэрэглэгчтэй маань 1500 киловатт цаг гэдгээр сард хэрэглэж байгаа хэрэглээ нь ерөнхийдөө дундаж хэрэглээ. За ихэвчлэн цахилгаан халаагууртай хэрэглэгчд маань бол 1500 киловатт цагийг шөндөө бол хэрэглээд бүрэн одоо цахилгаанаар хангаж байгаа гэсэн судалгаа бол байгаа. Гол одоо 220 вольтын хэрэглэгчдээр бол мэдээж хэрэглэгчтэй аюулгүй байдал. За дээр нь одоо тухайн хэрэглэгчийг холбосон цахилгаан шугам сүлжээний дамжуулах чадвартай уялдуулж одоо 700 киловатт цаг гэдэг байдлаар мэргэжлийн байгууллагатай хамтарч тогтоосон байна. 220 вольтын хэрэглэгчд маань 3 фазын одоо сүлжээнд холбогдъё гэх юм бол Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээнд одоо өргөдлөө гаргаад холбогдох техникийн нөхцөлийн дагуу бол одоо өөрчлөлт цахилгааныхаа хүчин чадлыг нэмэх боломжтой. За Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани бол нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг бол нийлүүлдэг байгаа. За үүний 90 орчим хувь нь буюу 120 мянга гаруй өөрөх бол 2 одоо тарифт тоолвортойгоо өөрөөр хэлэх юм бол өдөр шөнийн юм заагтай тоолвор хэрэгэлдэг гэсэн үг. За энэ сараас хэрэгжиж байгаа засгийн газрын тогтоолд бол 120 мянга гаруй өөрөх хамрагдах боломжтой. За бусад хэрэглэгчдийн хувьд бол өдөр шөнийн тарифтай тоолвор худалдаж авснаар энэхүү хөнгөлөлтөнд бол хамрагдахаар байгаа юм а. За барилгын бодлооны төвүүд дээр ер нь стандарт хэмжил зүйн газрын туршилтанд орж баталгаажсан тоолворыг 80 орчим мянган төгрөгөөр худалдаалдаг юм байна. За цаашид гэр хорооллын айл өрхүүдийг өдөр шөнийн тарифтай тоолворыг одоо хүртээмжтэй хүргэхийн тулд ер нь хэрхэн анхаарч байгаа юм бэ? Энэ сэдвээр бид бас эрчим хүчний сайдаас тодруулга авсан байгаа. Энэ ярианд анхаарлаа хандуулно. Зөвхөн энэ цахилгаан эрчим хүчийг тэгэлснээрээ бас шөнийн тарифыг ингэ хөнгөлснөөрөө бас 100% шийднэ гэж бас ингэж ойлгож болохгүй маа. Энэ олон арга хэмжээний цогц арга хэмжээ байх боломжтой. Гэхдээ өнөөдөр бол бас засаг өөр дээр нэг эхний ээлжинд 30 орчим тэрбум төгрөгийн ачааллыг авч байгаа засгийн газар. Цаашдаа энэ шугам сүлжээгээ шинжлэх, дэд станц шинжлэх энэ чиглэлээр бол хөрөнгө оруулалтанд бас нэлээдгүй их хэмжээний хөрөнгө оруулалт жиж энэ цаашдаа бол одоо бас энэ хөнгөлтийн асуудал маань яригдаад явах юм аа. Өнөөдөр утааны асуудал ярихаас гадна энэ өөрөө огт гэрэл цахилгаанд холбогдоогүй айлууд байгаа. Нийтдээ нэг 8000 гаруй айл байсан өнгөрсөн жил. Тэгээ манай засгийн газрын хувьд яг 100 хоногийнхаа хүрээнд 1700 айлыг гэрэлтэй болгосон. Өнгөрсөн одоо 9-10 сард. За энэ жил үлдсэн 6000 гаруй айлыг бол одоо холбохоор төлөвлөж. За хэсгийн айл. За энэ бол аслагдсан одоо сонгон хайрхан Баян зүрх дүүргийн одоо аслагдсан хэсгийн гэр хорооллын айлууд гэсэн үг. За энэ жил бол 6000 гаруй айлаа бол холбоод ингээд үндсэндээ бол гэрэл цахилгаангүй айлуудын асуудал маань цэгцрээ дуусчих юм. Улаанбаатар хотын. Тэгээ энэ айлууд маань гэрэл цахилгаанд холбогдож одоо энэ шөнийн хөнгөлтийн тариф тийм ээ. Энд бас үр дүнгэнд бас хүртэх эрхтэй гэж бид үзэж байгаа маа. Энэ хэдийн хэмжээний санхүүжилтийг энэ оны улсын төсөв суулгаа. Нийтдээ бол нэг 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэний 7 тэрбум төгрөгийг энэ дээр тавьсан. Энэ жилийн төсөв дээр бол тусгагдсан байж байгаа. Үлдсэн санхүүжилтээс. Үлдсэн санхүүжилтийн манай хоттойгоо хамтраад ингээд энэ шийдэж явчих боломжтой гэж бид үзэж байгаа. За бидэнд байгаа мэдээллээр нийт 120 мянган айл өрхийн 6 мянган цахилгаан халаагуурын асуудал бол шийдэд байгаа юм байна. За ерөнхий сайдын одоо агаарын бохирлыг бууруулах чиглэлд бол мэдээж Монгол эрдэмтдтэйгээ хамтарч одоо энэ тэдний одоо шинэ бүтээлэг бол ийм хэрэглээнд нэвтрүүлэх асуудлыг бол судалж яаралтай одоо үр дүнд хүрэх ёстой гэсэн юм чиглэл байгаа. Зөвхөн тэр эрчим хүчний хэрэглээг тэгэлснээр энэ утааны асуудал бол шийдэгдэхгүй. Маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Одоо энэ Улаанбаатар хотын том дүүргүүд, Баян зүрх дүүрэг, Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд хүн амын суурьшил нэгтаршил бол одоо сүүлийн жилүүд эрс нэмэгдлээ шүү дээ. Энэтэй заашгүй холбоотой. Нөлөөлөлгүй яадаг. Хамаагүй хэрэгтэй шүү дээ. Зүгээр чухам тэр шугам сүлжээ даадаг юм бол хамаагүй хэрэгтэй байлгүй. Утаа гэдэг чинь одоо тэгэл хэцүү биш. Одоо буурхал байлгүй явдаг. Утаа буурал сайл биш шүү дээ одоо тий. Актордын Улаанбаатарын утаа тий. Мэдээж хүн болгон утааг орчинд л амьдрахыг хүссэн шүү дээ. Нүүрсдүүлэхгүй л хэрэгтэй хөө. Халаалтаа сайхан тавиад, халаалтаа тавиад. Тагоор явал огнохоо шинэгээ тэгэлжлээ шүү. Түүний санал нийлж байгаа. Энэ санаачлага оролцоо хэрэгтэй. Тэгэхдээ иргэд бүхэн адилхан байх уу юу гэдэг л байна л да. Иргэдийн бас нэг мөнгөний хөрөлцөө амьдралын боломж гэж байна шүү дээ. Тэгээ тэрийг яагаагүй бодвол тэгэл болохгүй шүү дээ. Тэгээ урдаар нь тэрийг их сайн боловсруулж тавих хэрэгтэй.
Эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэлсэнтэй холбогдуулан цахилгаанаар одоо дулаан үйлдвэрлэх технологи тоног төхөөрөмжийн эрэлт бол нэмэгдээд байгаа юм байна. За тэгэхээр дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээсэн цахилгаан баг зарцуулдаг, дулаан үйлдвэрлэдэг зарим технологийн талаар манай сурвалжлагч Санчирмаа мэдээлэл бэлтгэсэн байгаа. Энэ мэдээллийг одоо үзүүлье. Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийнхэн одоогоос 5 жилийн өмнө уг усан халаагуурыг бүтээжээ. Үүнийгээ гэр хорооллын айлууд болон амралтын газарт суйрлуулан туршиж үзсэн байна. Захиалгаар суйрлуулдаг болохоор одоогоор хэрэглээнд өргөн нэвтрээгүй байгааг ярьлаа. Усаа нэг удаа халаачих бол дахин халаах шаардлагагүй болохоор цахилгааны хэрэглээг хэмнэн. Мөн гэр байшингаа ямар хэмжээнд халаах гормыг хэрэглэгч алсын зайнаас тохируулж болдог гэд давуу талууд олон байгааг тайлбарллаа. Монгол гэр дээр тавьсан. За нөгөөх нь бол 2 давхар ойролцоогоор нэг 80 орчим метр квадраттай айлын байшин тавьсан. За нөгөөх нь бол 200 метр квадраттай байгууллагын байран тавьсан. Нүүрс түлдэг байсан айлууд маань бол нүүрсээ түлхээ боллоо. Нүүрстэй утгалдаг ажил нь байхгүй болсон. За түүнээс биш зардлын хувьд бол ерөнхийдөө ойролцоо очиж байгаа. Тэр чи одоо нэг портер нүүрс нэг 150 сая орчим төгрөг өгдөг бол энэ зарцуулах цахилгааны өртөг нь бол тийм л хэмжээний очиж байгаа гэсэн үг. Эрчим хүчний хөнгөлөлтөнд хамрагдах хүсэлтэй айлууд 2 тарифт тоолууртай байх ёстой. Судалгаагаар төвийн бүсийн айл өрхийн 90% нь 2 тарифт тоолууртай байна. Харин ийм тоолуур авах хүсэлтэй иргэд цахилгаан түгээх компани тоолуурын лабораториос 80-аас 85 мянган төгрөгийн үнэтэй 2 төрлийн тоолуураас сонголт хийж болно. Мөн манай эрдэмтэд 2 тарифт тоолуурыг дотооддоо үйлдвэрлэж туршилтын загварыг гаргаад байна. Тэдний тооцоолж байгаагаар ийм тоолуурыг 60 орчим мянган төгрөгөөр зах зээлд гаргах боломжтой байна. Бидний хийсэн деталуудын зөвхөн деталуудын үнийг нэмээд л гаргахад бол нэг 60 орчим мянган төгрөг болж байгаа. Тэгээд энэ нь бол мэдээж бас деталуудаа бөөнөр авснаар бол бас хямдрах боломжтой. Гэхдээ бас бидний бас нэг хийж байгаа зардал маань бас шингээг байгаа. Тэгээд эхний удирдалтаа бол багтаагаад стандарт хэмжил зүйн газар бол өгөөд хэмжилтээ илгээд одоо стандартанд баталгааж яана гэсэн үр дүнг авах зорилго тавиад ажиллаж байна. Жилд 2 портер нүүрс түлдэг айлын нүүрсний жилийн хэрэглээ дунджаар 400-аас 500 мянган төгрөг. Цахилгааны үнийг тэгэлснээр нүүрс нь зарцуулдаг байсан мөнгө тэг төгрөг болно гэсэн үг. Энэ мөнгөөр цахилгаанаар дулаан үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийг сонгож суйрлуулна гэж тооцвол урт хугацаанд өрхийн эдийн засагт хэмнэлт бий болно гэж салбарынхан тооцож байна. Мөн импортоор оруулж ирж байгаа ийм төрлийн бүтээгдэхүүнийг гайлын тарифаас чөлөөлөх зэрэг дээрч уян хатан хандах хэрэгтэйг хэрэглэгчдийн зүгээс хэлж байгаамаа. За агаарын бохирдлыг үр дүнтэй бууруулахын тулд мэдээж цахилгаан эрчим хүчний найдвартай их үүсвэртэй байх ёстой. Тийм учраас бол хүчтлийг одоо сайжруулах чиглэлээр бол засгийн газар ажиллаж байгаа юм байна. За үүний дараа л Улаанбаатар хотод бол түүхийн нүүрс оруулж ирэхийг хориглох чиглэл бол байгаа юм байна. Тэгэхээр сүүлийн одоо 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад улс нийслэлийн төсөв болон за олон улсын байгууллагын зээл тусламжаар бол хэдийн хэмжээний одоо санхүүжилт гаргасан мэдээллийн хүргэе. Тэгэхээр 5 жилийн хугацаанд бол 130 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. За гэлээгээд энэ нь бол тодорхой яг иргэдийн хүлээж байгаа шиг тийм үр дүнд бол хүрч чадаагүй. Тийм учраас бол цаашид бас энэ чиглэлд анхаарч одоо ажиллана гэсэн ийм мэдээллийг бол ерөнхий сайд өгсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж за хөдөө орон нутагт иргэд амьдрах тийм таатай боломжийг нь бүрдүүлнэ. За цаашдаа бол айл өрхүүдэд одоо нүүрс за 100 тарахаас илүүтэй одоо энэ хүчтлийн асуудлыг шийдэх за орон сууцчлуулахад бол анхаарна гэсэн ийм чиглэлтэй байгаа. За мэдээж орон сууцчлуулахын тулд эхний ээлжинд бол авах арга хэмжээ бол тодорхой болоод байгаа. За бүгд найрамдах Хятад ард улсын талаас бол 50 сая долларын буцалтгүй тусламж олгохоор болсон байгаа. За энэ тусламжаар бол 1000 айлын орон сууцыг бол барина гэсэн чиглэл байгаамаа. Нээлттэй засаг нэвтрүүлэг дараагийн хэсэгтээ эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг бас онцолж байгаа юм. За тэгэхээр шинэ он гарангуут бид шинэ төсөө мөрдөж тухайн жилийн ажлаа төлөвлөдөг. За засгийн газар аймаг нийслэл орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарын үйл ажиллагаа засгийн газрын бодлоготой хэрхэн уялдаа холбоотой байх вэ гэдэг чиглэлээр бол жил бүрийн одоо оны эхэнд бол мэдээлэл өгч тодорхой үүрэг чиглэлийг бол засгийн газраас аймаг орон нутгийн удирдлагуудад өгч ирсэн. За Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр аймаг нийслэлийн удирдлагууд төрийн ордонд цуглаад байгаа юм. За энэ тухайн мэдээллийг одоо хүргье.
За эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрийг улсын их хурл баталсан байгаа. За энд бол 60 гаруй ажлыг бол бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасны дийлэнх нь бол орон нутгтай холбоотой байгаа. За Монгол улс одоо олсон 5 төгрөг дутмынхаа 4 төгрөгийг бол энэ онд одоо өрөндөө өгөхөөр байгаа гэсэн мэдээллийг бол холбогдох албаны их сурвалж бол бидэнд өгсөн байгаа. За тиймээс хэмнэлтийг бол засгийн газар өөрөөсөө эхлэх нь чухал юмаа гэсэн ийм байр сууриас хандаж байгаа. За ингээд засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тайлбарыг хүргье. Энэ гадаад дотоод томилгоо, за зугаалгад хансаглал, за тэгээд энэ төрийн мөнгө, төсвийн мөнгөөр бол хит их тансгалдаг. Зүгээр одоо бичиг цаасан ингээ бэлэг дурсгалын зүйл худалдаж авахаас ахуулаад ингээ хэд дахин өндөр үнэтэй авдаг гэдгийг гих мэтлэнгийн ингээ олон зүйл бол энэ улсын төсөв дээр сахилгагүй зууд нүүрлснээс бол бий болцсон байсан. Тэгээ эдийн засгийн сахилга бат гэдгийг нэг бодлогоор, нэг горимоор, нэг зарчмаар, нэг цонхоор барьж энэ бол одоо хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй. За манай улс өмнө хэд хэдэн төсөвтэй явж ирсэн төсвийн сахилга бат алдагдсан гэсэн байр суурийг илэрхийлэх гишүүн олон байгаа. За тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд бол өнгөрсөн оноос хэмнэлтийн горимж шилжиж эхэлсэн байгаа. За үүний үр дүн хэрхэн гарсан? Ер нь цаашдаа яг хаанаасаа хэмнэлтээ эхлэх юм бэ? Энэ чиглэлээрээс бид тодорхой тайлбарыг авсан байгаа. Одоо үзүүлье. За Завхан аймаг 2016 оны ажлаа дүгнсэн төсвийн хувьд нэлээд хүндрэлтэй байгаа ч гэсэн 2016 оны эцсээр бол орон нутгийн төсөв өргөө гарсан байгаа. Одоо бол Завхан аймгийн 24 сум ямар ч сумд өөр байхгүй. Тэгээ өргөө болсон байгаа учраас ирж байгаа 2017 оныг бол бүх шатандаа санхүүгийн сахилгын ажиллагааг сайжруулах, зардлыг хэмнэх, муу зардалтай одоо тэмцэх юм жил болгон зарлж байгаа. Одоо төсвийн байгууллагуудын хүнсний зардал гэдэгт бол махыг бол яг одоо уляастад байгаа үнээр авч л да. Гэтэл сумынхаа төвшөнд бол хямдхан байж байгаа жишээ нэ. Тэгэхээр ийм зохицуултууд хийх шаардлагатай зүйлүүд бол байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр бол ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм. Бид нэр бас зарим байгууллагууд дээр бас жижиг дэргэний асуудал тэр шийдээд унааг нь багасгаа тий Улаанбаатар руу манайч одоо Арангай аймгаас Улаанбаатар орох чинь зам харилцаа сайжирсан шүү дээ. Тэгэхээр нэг том тэрэг унаа дохиод байгаас илүүгээр бас жижиг дэрэгтэй ирж очиод яваад байх ийм хэмнэлтэнд орохоос ахуулаад тэгээд энэ байгууллагууд дээр гарч байгаа бас зардлууд байгаа тий. Бусад зардлууд гэдэг олон зардал гардаг шүү дээ. Энэ дээр хүртэл одоо тодорхой хэмнэлтийн горимд ороод ингээд явах ийм ажлыг ингээд хэрэгжүүлээд ингээд явж байна. Эдийн засгийн өсөлтөд хангахын тулд бид уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөдөлгөх ёстой байгаа. За энэ онд оюутлогоо, далд уурхайн бүтээн байгуулалт 5 толгой, за гацууртын ордны алтны төслөө бол хөдөлгөж 5 толгойн цахилгаан станц, дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг бол нэмэгдүүлэхээр бол ажиллаж байгаа юм байна. За яг энэ чиглэлээрээс аймаг орон нутгийн удирдлагуудаас бид тайлбар авсан байгаа. Өнгөрсөн 2016 онд улсын төсөвт 16 тэрбум төвлөрүүлэх үүрэг хүлээгээд 100% үүнийгээ бол төвлөрүүлсэн байгаа. Тэгээ 2017 оны төсвийн тухай хуулиар энэ төсөв төвлөрүүлэх хэмжээ маань нэмэгдэж 17 онд бид 28 тэрбум төгрөгийг энэ улсын төсөвт төвлөрүүлэх ийм үүрэг хүлээгээд байгаа. Өнгөрсөн 9 сараас бол дэлхийн зах зээл дээр буюу хятадын зах зээл дээр нүүрсний үн өссөнтэй холбогдуулаад манай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд үйл ажиллагаа сэргэсэн байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол уул уурхайн компаниуд бол хэвийн чигд ажиллаж байна. Нүүрсний экспорт бол өнгөрсөн оноос бол нэмэгдэх юм төлөвтэй байж байгаа. Үүнийг дагаад бол орон нутгийн болон улсын төсөвт төвлөрүүлэх орлого бол одоо биелнэ гэсэн юм дүр зурагтай байж байгаа. Ер нь бол улсын төсөв болон хувийн хэвшил, гадны зээл, тусламж, концессор том хөрөнгө оруулалтын ажлууд бол эхэлнэ. Ялангуяа 5 толгой орд дээр төмөр замын асуудал, дулааны цахилгаан станцын асуудал гэдэг мөн нарийн сухатын ордош ялгаа авахгүй ийм ажлууд хийгдэнэ. Тэр ноён уулаас тэр гацууртын орд гэдэг нь тусдаа газар байдаг гэдгийг бас ард иргэдэд ингэж ойлгуулах ажил хамгийн түрүүнд одоо тэр сурталчилгааны ч гэдэг юм уу те ард иргэдэд зөв ойлголт өгж иж дараа нь энэ хөтөлбөр хэрэгжиж одоо улс орн маань бас тодорхой хэмжээгээр эдийн засаг сайжирна. Чоусонгийн дулааны цахилгаан станц гэж байгаа орон тусгай эрчим хүчний систем гэж компани бол 36 мегаватт хүчин чадалтай энийг 50 мегаваттаар өргөтөх энэ асуудал засгийн газрын хуралдаанаар 8 сар тогтоол нь гараад одоо үндсэндээ одоо техник эдийн засгийн үндэслэл бусад 6 төсвийн асуудал үндсэндээ дуусах шатанд орж ин ингээд 17-18 онд багтаж 50 мегаваттаар өргөтгөн. Энэ бол Монгол улсын хэмжээнд 5 дулааны цахилгаан станцыг өргөтөх энэ асуудал байгаа. Тэгэд энд бол Эренбэрэ үндсэндээ одоо Улаанбаатар хотын 3 дугаар цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц 2 үндсэндээ ирэмблэгдэж явж байгаа хамгийн дээр. Санхүүжилт нь
концессийн гэрээгээр юм уу эсвэл одоо гадны хөрөнгө оруулалтаар юм уу ямар их усрал шийдвэ гэдэг одоо бол судалгааны шатанд явж байгаа. Ямар ч эрх зүйн хувьд бол айхтан гарцсан байна. За Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх одоо үндсэн чиглэл төсвийг одоо хэрэгжүүлэх асуудлаар нэгцэн ойлголт өгөх зорилготой энэ семинарт бол засгийн газрын гишүүд оролцож салбарынхаа бодлого чиглэлийн талаар мэдээллийг бол аймаг орон нутгийн удирдлагуудад өгч байгаа. Тэгэхээр салбарын сайдууд бол аймаг орон нутгийн удирдлагуудад бол хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа юм а. Нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.